За өөр асуулт хэнд байна уу? Саранцан болдгоос нэгэн зүйл асууя. Танаа гэр бүлийнхэн дотроос таны зохиол гол баатар болсон хүн бий юу? За тэгэхээр баатрууд бол миний зохиолын баатрууд дандаа хүүхдүүд байдаг л да. Та нар ч гэсэн миний зохиолын баатрууд. За манай ач 30 ч гэсэн миний зохиолын баатрууд. Яагаад гэвэл тэд нар манд дээрээс үргэлж нэг сэдв хэлж өгч байдаг юм л да. За жишээлх юм бол бага нас өөрийнхөө бага настайгаа одоо хурж ирлээ энэ чинь. Тэгэхээр энэ цэрэг малгай гэдэг энэ тууч бол миний анхны тууч. За энд бол миний одоо бага нас бичигдсэн. Өөрөөр хэлбэл би Төв аймгийн Эрдэнэ сумын баг сургуульд гайны жил ороод 1941 онд 45 төгссөн юм байна. А тэрэнд өөрийнхөө тухайд бичсэн. За гэр бүлийн тухай гэх юм бол хүүхдүүд манай Жаргалмаа гэдэг жаах охинтой одоо энэ чирээ сууж байна. За энэ бол уцаар ярихтай төвх дуртай. Жаргалмаа хаа байна? Жаргалмаа уусчих тоо. За энэ охин байна шүү дээ. Охин байна. За энэ уцаар ярихтай их дуртай юм байгаа. Тэгээд нэг өдөр авдар дээр байгаа уцаа доош нь муудахчаад ингэж ярьж байна. Байна уу? Галгараа юу газар түргэн хэлээрэ. Үгүй аав наан чинь байна уу? Ажлын газар нь мөн үү? Гэсэн чинь утас нь таг чиг болчоод жуу. Дахиад байна уу? Байна. Халуунтай юм уу? Халуун хэд хүрсэн юм? Ханиаттай юм уу? Үгүй аав наан чинь байна уу? Ажлын газар нь мөн үү? Гэсэн чинь бас дахиад утас нь таг жуу тэгээд дахиад өнөө хүч байна уу? Аав наан чинь байна уу? Хороо байна. Хаашаа ярих вэ? Аав наан чинь байна уу? Ажлын газар мөн үү? Биш. Жуу тэгээд хаашаа чамаагүй ярил ханиад хүрдэг юм болов уу? Гадагшаа хамаагүй ярил галгардаг юм болов уу? Аавынхаа ирэхээр асууж авдаг хэрэгээ. Ингэж идэг битсэн юм. За хоёроо тэгэхээр хүүхдүүд та нарт соронзон болдгоо өөрийнхөө асуултыг чинь хариуд өөрийнхөө зохиолыг уншчлаа шүү дээ. Энэ бол таны зохиол ямар нэртэй вэ? Уцаар ярьсан нэг түүх. Уцаар ярьсан нэг түүх гэдэг зохиолоо уншчихлаа. Надад зөндөө бууз өгсөн. Тэгээд хаалга төгшөд онгойлгоч өгөхгүй болохоор би хашаага давуулаа шийтцсэн шүү дээ. Одоо нохоо идсэн бахоо гэдэг. Хэнийгүй илчээ тэгээд хойшор нийтцсэн гэлээ. Тэгээ энэ надын тохиолдсон явдлаар та надаа шүлэг юм уу, гүйлэг юм уу, хошин тийм нам юм уу, тийм зохиол хийж болох уу гэж би асуух гэсэн. Их баяр да болдгоо яг ба. Ордоод үзье гэж бодож байна. Хойшор гэсэн зэрэг болмоор юм шиг байх чинь юм зээл дээ. Болох байхаа.